надад хүүхд гаргацсан. Тэгээд нэг одоо засгийн газрын тогтоолоор 2010 оноос өмнө төрсөн хүүхдэд Монгол Улсын гэрчлэгээ олохгүй гэсэн нэг тийм өдөржинд явдаг юм байна. Гэтэл яг л манайхан ч одоо нөгөө нэг хэрвээ тэнд байдаг элчин сайдаа таньдаг ч юм уу, ажилтныг таньдаг ч юм уу тэгээд олоод авчдаг гэж байна. Гэтэл Португалд бол элчин сайд гэдэг консулч байхгүй, тэр нь Францд хамаадаг. Тэгээд одоо нөгөө хүүхэд нь болохоор Монгол гэж яриад яваад байдаг. Англи хэлтэй Монгол одоо намайг наашаа ирсэн чинь та надаа гэр ачиж өгөөрэй гэх тийм хэлгээтэй хүүхдүүд одоо ядаж нэг гэрчлэгээтэй болоод нэг энэ Монгол Улсын болчихмоор байна. Энэ одоо тийм одоо яг та би англи иргэн болохоор англичууд бол одоо хэдэн ч орны иргэн зөвшөөрдөг. Манайх болохоор яг харж үздэггүй. Тэгэхээр би болохоор Монголын хайрнээс бол ах ямар ч хүсэл авах нэг л энэ төрсний нэг л Монгол хэлээр яриа явж байгаа болохоор надад бол ярих гарч хүсэл авах. Тэгээд эндээс ингэж виз авахлаа та гарцсан юм уу гэж асуудаг. Яг гарахгүй аа гэж асуудаг. Одоо гарахаа хэрэгтэй. Хүн мэдээд манай олон хүмүүс бол зарим нэг ямар нэгэн шалтгаанаар гарцсан орчихсон байгаа. Гэтэл бас юм гарахгүй гэсэн хүмүүсээ харж үзээд хүүхдүүдний гэрчлэгээ болоод яа гэрэн болгочмоо. Тийм асуудлыг цааш нь тавьчихсан. За, амар хэсэг. За, сайн байна. Та бүхэн